Ус аймгийн Наран булаг зүүн говь Тэс суманд газрын тос олборлох нэрийдлэр нутаг орныг маань сүйт хийх гэж байна. Тэс сумын ард иргэд тэмцэж байна гэсэн постууд ар араасаа хөвөрж увсынхан эсэргүүцэж төр засгаан хараан зөхөж байсан юм. Аргаа барсан увсчууд Ус аймгийн угуул хэдий ч Баян зүрх дүүргээс улсын хурал сонгогдсон гишүүн жавхлан энэ нөхөр арай нутаг усаа марчихсан юм биш байгаадаа хэмээн эргэлзэж байлаа. Харин өнөөгдөө увсчууд ялан дийлсэн тухай сайхан мэдээ фэйсбүүкт нийтлэгджээ. Тэмцэж болсон увсчуудыг дийлэлгүй газрын тосныхан буцаж байгаа юм байна. Доорх комментуудыг нь харуул баяр хөөр багтал дүүрэн гэвч хүч нэмэгдүүлээд буцаад ирэх гэж байгаа шүү гэсэн зарим нэг болгоомжлол бас харагдана. Увсчуудын төмөн зөв. Газрын тос Монголоос оллоо гэхэд Монголд ямар ашигтай байлаа. Хөрсөн доороо газрын тостой байж дэлхийн хамгийн үнэтэй бензин хэрэглэж хохирдгоос гадна газар нутгаас үүдгүүлэн давхар хохирно. Бэлэн жишээ нь Петрочайна дайчин тамсаг. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж нэм сонсогддог хэдий ч хуваагдаад Монголд ороод ирсэн юм сонсогдоогүй. Дорнод Монголын талыг тэдэл тал биш там болгож байгаа. Нутгийнхан олон жил тэмцээд ороогүй хамгийн сүүлд Норвегийн алтан хоёрыг ерөнхий сайдын суудалд байхдаа эдгээр арайш даварч байна гэд бүх татварын хөнгөлтүүдийг нь хүчингү болгочихсон гэдэг юм. Занаанд орсон тэгээд оюу толгой 5 толгой гэх мэтийн лойвэрчт нь хүч авсраад унгаачихсан. Сайхан бэлэг гарч ирэнгүүтээ хөнгөлтүүдийг нь буцаан сэргээсэн. Одоо тэд урдын айдас сүйтгэж байгаа. Улс оронд минь ашиг өгөхгүй тэгсэн хэрнээ байгаль орчныг нь сүйтгэж бэлчээр газрыг нь тахалдаг тийм хөрөнгө оруулалтаар бид яах юм? Газрын тос олборлоо гэхэд жишээ нь Доронт аймагт ядаж бензин хямдарв үгүй штэ. Усадж бас тийм л явах юм. Тэгэхээр усчуудын төмөн зөв. Дээгүүрээ хувааж идэх хулгайч дарга нар л боож өгнө болохоос усчууд бол амьдрдаг араа амьдрын унган дутагмаар харин байгаагаараа үлдэнэ.